Сайн байна уу? Амны сонсогчид бол 22 бас 2 дээр мессеж фильтр багц хэрэглээг хийх гэж оролдсон байгаа. За тэр нь болохоор ер нь шүүлтүртэй үед шүүлтүргүй гэсэн хоёр харьцуултыг хийгээд симуляцаар харуулах гэж байна. За шүүлтүртэй болохоор ер нь бол ингээд даваад л нэр бол аривчлалыг ойлгочих болно. Яг ямар үйл ашигладаг вэ гэхээр мэдрэгчийн өглийг хооронд нь ингээд нэгтгээд одоо ингээд рокманд ингээд орчныг маш нарийн тэг 3-6 ингээд танаа шаар татварсан гэж ер нь ашиглана. За үнийг ер нь бол ингээд sensor fusion гэдэг. За тэр даваадлын болохоор өглийг цаг хугацааны зөрүүнээр ингээд огт орохгүй. За жишээ нь ингээд лидар камер 2 байлаа гэхэд яг 1 секундэд яг нэг хугацааны ашигт авсан өглүүдээр ингээд дроп маань ингээд дараагийнх үйлдэл ингээд бодож гаргадаг. За цул тал нь болохоор магадгүй ингээд камерын хөвдөл нь ингээд төрүүлж ачаал лидарын хөвдөл ингээд хоцорж ирвэл ер нь бол өмнөх хөвдлөөс ингээд дараагийнх хөвдөл ингээд хүлээгээд ингээд жоох ингээд хоцорч үүсч магадгүй. За би ингээд жишээгээр харуулъя. За синхрон үед одоо энэ роб болохоор одоо ингээд урдталт нь ингээд ямар нэг юм гарч ирэхэд ер нь бол хариу үйлчлүүлнэ. Урдталт дээр нь ер нь бол хаан тавьсан байгаа. За энэ нөхөр ханыг ер нь бол тойрж ирэх гэж оролдоно. Тэгээ баруун зүүн талын мэдрэгчүүд урд эргэх үнцгийг ер нь л ингээд харуулсан. Одоо яг ингээд сенсоруудаас ирсэн өгөгдөл дээр шууд ингээд хариу үйлдэл үзүүлээд ингээд зогсоод ирэх чинь. За ингээд ер нь бол ингээд зүүн тийш хэрэгж байна. Урд бол эргэх үнцэг яг харагдаж байна. За энэ нөхөр ингээд ер нь бол ханд ингээд ер нь ингээд нэгэн зайтай ингээд ирвчлээ. За одоо нөгөө тал харъя. За нөгөө тал болохоор ер нь бол шүүлтүргүй горив. За энэ нөхрөл ер нь шуурхай ажиллаад гэсэн үг. Ямар үйл ашигладаг вэ гэхээр өглигтэй одоо ингээд эвгэх textтэй одоо ингээд байлкаас илүүтэй цаг алдахгүй ингээд шуурхай хариулт үзүүлэхэд л ер нь ашиглана. Даваад бол хоцрогдлох маш бага. Мэдрэгчүүд бие биендээ огт хүлээх шаардлагагүй. Одоо ингээд нэг мэдрэгт гацсан ч гэсэн нөгөө мэдрэгчээс шалтгаалаад ингээд шууд ингээд хариу үйлдэл үзүүлээ явчихна. За асуулт тал нь болохоор ер нь бол ингээд наривчлал аягүй муутай. Ер нь бол за шууд жишээгээр авчи. За саяны оптон дээр гэхдээ синхрон сенсоруудын мэдээлүүд нь сая ингээд нэг дор харагдсан бол одоо болохоор синхрон байдлаар харагдана. За энэ том форк хөл ер нь лидар сенсор шүү. За одоо оптим нүглэл ер нь бол ингэж явж байна. Нэг юу болоод байгаа сайн мэддэхгүй л байна. За өмнөхдөр бол ер нь бол робот энэ ханыг арай бүрхэхгүй арай айгүй наагур ирсэн бол одоо энэ нөхрийг харъя. Өөрөөдөө мэдээлэлээс харуул ингээ уртлын зайвал ер нь нэлээд ойртцсан. За баг тулаад ирлээ дээ. Гэтэ арай мөргсөнгөө. Гэтэ гол нь эргэж чадахгүй юу? Тэ энэ мэдээлэлээс өөрийнхөө юу гаргаж аваад эргэж чадахгүй юу дээр л
За ерөнхийдөө эдгээр жишээ хэрэгчлээ. Гэхдээ түрүүн өмнөх роб маань энэ хавцаа хэрэгжижсэн бол энэ нөхөр маань энэ хавцаа хэрэгжиж байна. Тэгээд нэлээд хоцрогдолтой хэрэгжиж байна. За энэчнээс ер нь ингээд дүгнж үзвэл нэг нөгөөгөөс яг аль нэг нөгөөгөөс ер нь илүү сайн гэсэн үг биш. Яг роботыг юу хийж байгаагаас хамаарат ингээд ер нь энэ нэг хоёрыг ер нь ингээд хослуулж ажилладаг. За бид нар болохоор сая ер нь өөрөөр жододдаг машинууд ер нь харагдлаа. За тэд нар болохоор арын фотосны таниад карт үсгэж байгаа хэсэгтээ ингээд шүүлтүүртэй буюу синхроныг ашиглуулад харин нөгөө болохоор гигантик дурталт хүн гарч ирэх юм уу мөрөгдөлтөөс сэргийлэх аюулгүй байдлын систем ямар ч хацалтгүй хамгийн урдаа хариулт үзүүлдэг нь болохоор шүүлтүүр бугаар юм байлаа. За ер нь сая харсан ба. Шууд хариулт үзүүлж байна. Сая дээр ямар ч ирэх юм байгаагүй. За анхаарал хандуулсанд баярлалаа.